Сайн мэцхан уу? Өнөөдрийн дугаарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 14 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаар ярина. Сошиал Наба гэх нэртэй Наранбаатарт холбогдуулан хохирол цэцгийн гомдлоор Хүсгэл аймаг дахь Сун дундын эрүүгийн хэргийн анхны шатны шүүх уг хэрэг маргаанаа хэлэлцсэн байна. Энэ Наба буюу Наранбаатарын ямар хэрэгт холбогдсон юуны тухай вэ гэдгийг бараг бүгдээрээ гадарлаж байгаа гэж бодож байна. Ингээд дух цэцэд одоо бас идэв хэлэхгүй болох нэ. Дух цэцэг чи одоо надтай секси гэж явж яасан би чамд чинь 400 сая төгрөгөөр авчихлаа. Юу вэ? Тэр үе бас нэг санчаарай. Адилхан эмэгтэй хүмүүсүүд модод явах үү? Тухайн үед энэ тавигдсан бичлэгийн дагуу цэцэг хан уул дүргийн цагдаагийн хэлтээс гомдол гаргасан талаар өөрийн фэйсбүүк хаягтаа пост оруулж байсан. Харин шүүхээс энэ хэргийг хэрхэн яаж шийдсэн талаар хүргэх болно. Шүүгдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хүсгэл аймгийн Тариалан цуманд байхдаа фэйсбүүк цахим орчимд цэцэгтэй 400 мянган төгрөгөөр бэлгийн харилцаанд орсон гэх 14 секундын лайв хийж эргэн цэцгийн нэр төрд халтсан хэрэгт холбогдсон. Хохирогч цэцэг өгсөн мэдүүлэгтээ 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хаан уул дүүргийн 11 дэх хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад над руу миний таньдаг хүмүүсүүд Наба гэх нэртэй Наранбаатар нь өөрийг чинь 400 мянган төгрөгөөр худалдаа авч бэлгийн харилцаанд орж байсан гэх утгатай лайв хийж байгаа талаар надад хэлсэн. Үүнийхэн дагуу би түүнийг нь олж харсан. Тэр бичлэг нь цахим орчинд маш олон хүнд хүрч олон аккаунтаар шеэрлэгдсэн байсан. Энэ хийсийн бичлэг дээр мөн намайг гадаад үзэмж би эртнээр манд хочилж доромжилсан. Тиймээс тэр хүний өөрийнх нь биеэр олон нийтийн өмнө уучлал гуйлгаж хуулийн хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэхийг хүсэн миний би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна гэсэн байна. Шүүгдэгч Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тухайн үед цэцэг фитнес явдаг эмэгтэйчүүдийн мууж лайв хийсэн байсан. Би тэр бичлэгийг хараад эмэгтэйчүүдийн өмөр үүднээс фэйсбүүк дээр лайв хийсэн. Тэр эмэгтэй хүний нэрээ цохихгүйгээр олон хүмүүсүүдийн хамруулан муулж бичлэг хийсэн бол би болохоор цэцэг гэх хүний нэрээ цохиж бичлэг хийсэн учраас буруудаж байгаагаа ойлгож харамсаж байна гэсэн байна. Улсын алдарч шүүгдэгч Наранбаатарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-14 дугаар зүйлийн нэгдэх хэсэг зааснаар гин буруутай тооцсон 601 буюу 600 мянган төгрөг торгох ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-гийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Наранбаатарыг хохирогч цэцгээ цахим орчинд уучлал гуйлгасан бичлэг хийлгэхийг албадан үүрэг гүйцэтгэл арга хэмжээ авахуулах санал гаргасан. Шүүх хуралдааны шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгчийн хувьд цэцэг гэх хүнтэй унтсан гэж худал мэдээлэл гаргасандаа гэмшиж байгаа. Тухайн бичлэгээ үйл тэр даруйдаа устгасан болно. Тэр эрүүл мэндийн хувьд ургийн гажиг буюу 2 өвдөн молторох өвчтэй учраас гөрөвт байдаг. Мөн гэр бүлийн хүн охиноо хаяад хотод амьдарч байгаа тул тэр одоо өрх толгойлсон эцэг хүн болсон. Охиноо асарж тэжээн тэтгэх үүргээ биелүүлээд явж байгаа. Цэцэг гэх хүн нь бол ер нь өөрөө анх Монголын олон мянган фитнес явдаг эмэгтэйчүүдийг 300 мянган төгрөгөөр бие үнэлдэг гэж олон нийтэд бичлэг цацсан. Миний үйлчлүүлэгч тэмдэглэж эмэгтэйчүүдийн өмөр бичлэг хийсэн байдаг. Энэ хохирогчийн зөв бус үйлдэл шалтгаалan уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй нэр төр алдар хүндэд халтсан учраас олон нийтийн сүлжээнд дахин бичлэг хийж уучлал гуйлгахаар боллоо. Миний үйлчлүүлэгч хохирогчийн утас руу удаа дараа холбогдож уучлал гуйхыг хүссэн боловч холбогдож чадаагүй. Мөн фэйсбүүк чатаар нь холбогдож уучлал гуйсан боловч түүнийг цэцэг хараагүй. Өнөөдөр пост бичиж оруулсан байгаа. Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгүүлсэн. Тиймээс гин буруугаа хүлээсэн гэдгийг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө гэсэн саналтай байна гэсэн байна. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэхгүй гэж үзэн хүний нэр төр алдар хүндэд халтсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгүүлсэн гин буруутай тооцсон 601 буюу 600 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөвлөхөөр тогтоож Наранбаатарыг цахим орчинд бичлэг хийх хэлбэрээр эргэн цэцгээд уучлал гуйх үүрэг алавдлагын арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Түүнээс сошиал хаягийн дагагч нарын тоо 2026 оны 2 дугаар сарын байдлаар 92 мянга болсон байт юм байна. Миний сувгийн дэмжинд надтай хамт байгаарай. Цаг зав гарган сонсон танд баярлалаа.